Мама аварцыг яаж үзсэн бэ? Ямар компаниар зуучлуулсан бэ? Хэдэн төгрөг болсон бэ гэдэг асуултууд надад одоо хүртэл бүр байнга ирдэг. Тэг би яг ийм рил хийх гэдсэн болохоор л тэр асуултуудад хариулахгүй яваадсан юм байна л да. Нодлон бол би Espa, Cortez, GD, Super Junior гэж ер нь нэлээд том хамтлагуудыг үзсэн. Гэхдээ угаасаа Mama Awards K-pop-ийн шилдэгүүдийг шалгаруулдаг хамгийн том шагнал гардуулах ёслуудын нэг болохоор Mama угаасаа гоё л доо. Гэ бүр хорхогч хөдөлгөөд байхгүй юу. K-pop-ийн үзэгчид бүр яасан ч гоё үзтээ. Тим том юмыг үзэхэд бол надад бүр үнэхээр гоёсэн. Хайз, майз, гэрэл, мэрэл, дуу бүр одоо тэгсэн чинь TDB Happy Pay хэрэглэгч нар дундаасаа 12 ацтныг сонгоод Mama Awards-ыг үзүүлэх гэж байгаа гэсэн шүү. За яаж ацтныг тодруулах вэ гэхлээр нэгт Happy Pay-тэй Visa картаа холбоод 5 эрх авах юм байна. Хэрвээ өмнө нь Visa картаа холбоод ашиглаж исэн хүмүүс байх юм бол эрх нь автоматар нэмэгдэнэ. Дараа нь болохоор Happy Pay-д найзаа ураад 3 эрх, Happy Pay-ээр хийсэн 3 гүйлгээ тутамд 1 эрх авах юм байна. Тэгээ хамгийн чухал юм нь шүү дээ. Саяны миний хэлсэн юмнуудыг бүгдээр ингэ биелүүлж иж эрхнүүд чинь бодогдох юм бэлээ. Visa-гаа холбогдсон гүйлгээгээ хийгээд байгаа ч гэсэн найзаа ураагүй бол эрхүүд чинь тооцогдохгүй. 12 ацтнаа шууд нэг дор тодруулахгүй 2 тохирол явуулах юм байна. Эхний тохирол дээр нь 6 ацтан, дараагийн тохирол дээр нь 6 ацтан. Эхний тохирол нь болохоор 8 сарын 11-ээс эхэлсэн байгаа. Тэгээ 9 сарын 3-ны хооронд цуглуулсан эрхээр чинь 6 ацтнаа тодруулна гэсэн үг. TDB-гийн Facebook хуудасаар шууд дамжуулах юм байна. 9 сарын 4-нд. Мэдээж Mama-гийн VIP ticket, 2 сарын онгоцны нислэг, байрлах буудал энэ бүгдийг TDB-гээс тааж байгаа.